Үргэлжлүүлэн үзэгч та бүхнийгаа өнөөдрийн эрхэм хүндтэй зочинтойгоо уулзах болно. Өнөөдрийн зочноор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын соён бичуулгын бүжгийн багш, соёл урлагийн их сургуулийн ахлах багш, урлаг судлалын ухааны доктор Мөнгөн Цэцэг хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сар шинийн мэнд хүргэе. Сайхан шинэлж байна уу? Сайн байна уу? Айл их хэсэж алт мөнгө их цоглуулж байна уу? За одоо хийсэн гэхээс илүү нөгөө нэг шинийн нэгэнд бас шавнар нэлээх ирж гэрт бас нэлээд хөл дардаг багтаа гэж бодож байна тийм. Тэгин. Ер нь сар шинийн ер нь хэр өнгөрүүлж байна? Хүн хэр их ирдэг бай тань дээр? Өмнө нь бол айллаар их явдаг байлаа тий. Яавыгаа дагаад, эмээ өвөөгөө дагаад, ахт нарыгаа дагаад их явдаг байсан. Одоо манай гэрт их хүмүүс их ирдэг болсон байна. Одоо өөрийгөө амар залуухан гэж бодсонсон бас 50 гарцсан юм байна тий. Ах дүүнээс гадна хүүхдүүдээс гадна савнар айгүй хэрсэн. Ирдэг л таа угаасаа манай. Нөхрийн савнар бас их ирнэ. Аха. Саршины баяр бол их сайхан. Одоо миний бол хамгийн дуртай баяруудын нэг. Та минийх бас тийм дуртай баяр. Аха. Тэгээд их бас Монгол хүмүүс маань ач холбогдлоо гэж бод тий. Илэгнэл тахан дүүсээрээ гэр бүл хамаатан саднараа гэд ер нь бол их сайхан тэмдэглэдэг баяруудын нэг ээ. Тэгээ өнөөдөр бас үзэгчдтэй бид бүхэн энэ сар шинийхэн баярын дугааруудад за яг энэ соёлын үнэт өв болж байгаа соёлын одоо тий бит бас өвийг ингэж сурталчлан таниулах гэж бас өнөөдөр ирхэм таныг студидд урьсан юм аа. Тэгээ өнөөдөр нэвтрүүлгийг маань үзэн суугаа үзэгчдэд бас гайхалтай сайхан мэдээллүүд хүрэх болов гэж бодож байна. Цагаан сар болж байгаа учраас хэдүүлээ бас нэг гоё бие биелгээ уламжлалт тэр өв соёлоо хэдүүлээ бас сайхан ярих зүйтэй болов гэж бодож байна. Тэгээд за Монгол биелгээ, Монгол бүжгийг ер нь бүжиглэж чаддаггүй хүн байдгүй гэж хэлдэг шүү дээ тий. Ер нь бол одоо хүн бүр биелгийг хийж чаднаа л гэж бодоод байдаг. Тэгэхээр бас энд яг монгол хүний цусанд ч гэдэг юм уу тий. Тийм байдгүй яг биелгээний яг гол одоо тэр ухаан нь тий яг хаана юунд оршдог юм болоо. Яг энэ нутагт төрс өссөн яг энэ монгол гарвалтай монгол хүний биед энэ монгол биелгийг хийхэд тийм хүндрэл гардггүй. Энэ өөрөө яг бүжгийн ухаан, биелгээний ухаан гэдэг маань адилхан. Монгол хүний оюун санаа тэр хүний одоо сэтгэлийн гүнд нь байдаг. Өв дээдсээс нь уламжлагдаж ирсэн генд нь байдаг. Бие бялтарт нь байдаг. Мөн одоо өөрөөр хэлэх юм бол дотоод ертөнцид нь яг биеийн даасан том ертөнц байдаг. Тэгэхээр тэр ертөнцийг өөрөө гадагш гаргаж садгах юм бол тэр хүн биелнэ. Биелнэ гэдэг маань биеэрээ хөдлөхийг хэлнэ тийм ээ. Тэгэхээр ухаан эндээ байгаа. Тэгэхээр одоо яг ер нь маш олон төрлийн одоо бие биелгээ гэж ерөнхий нэртэй боловч энэ нь дотроо маш олон төрөл байдаг болоо гэж бодож. Одоо бас нэг нутаг нутгийн онцлогч гэдэг юм уу бас нэг арай өөр бас биелээд ах шиг байна тийм. Ер нь хичнээн төрлийн одоо биелгээнүүд байгаад байна. Ер нь яг Ахмад бүзэг дэглээс судлаач нарынхаар үтсэн одоо судалсан дээр нь дахиад нэмээд бас төрөлзүүлээд ангилсан байгаа. За энэ маань юу ахав гэхээр би бол ингэж боддгийн. Зан үйлийн биелгээ гэж байна. За энэ доторс мөргөл орно. Одоо цагаан сараар синий нэгний өглөө бидэрсэн гараад нэг мөрөө гаргадаг тийм ээ. Тийм шүү дээ. За энэ бол бас нэг зан үйл тийм ээ. За тэгээд дээрэс нь хур бороо гових ямар нэгэн байдлаар юм хүсэх үедээ мөргөл үлдэнэ. За сасал өргөх, тайлга, тахилга, овоо тахилга эдийн хадыг гэж өргөн. За энэ бол зан үйлийн биелгээнд орох нь байна. Хоёрдугаарт нь одоо хөдөлмөр биелгээ. Хөдөлмөр биелгээ нь яг вэхээр ахуй амьдрал дээр хийж байгаа үйлдэлүүдээ яг ахуй амьдралтайгаа уялдуулан хийн. Тухайлх юм бол өглөө босоод нүүр гараагаа, нүүр хамаа бодно, үсээ самнан тий. Үйл урлах, ноос савх хилдэх одоо юу гэдэг юм. Ахуй амьдрал дээр хийдэг үйлдэлүүдээ оруулж байгаа юм. За энэ бол хөдөлмөр биелгээнийхээ төрөлд орцсон юм. За мөн одоо дуурайх биелгээ гэж нэрлэдэг юм л да. Энэ маань юу гэхээр хүнийг дуурайх, эмээ өвөөгөө дуурайх, хүүхдийг дуурайх, ан амьтдыг дуурайх, араатан амьтдаг, баавга биелгээ, бүргэдийн биелгээ, сонхор биелгээ гэдэг юм уу тий? Одоо Монгол банхар одоо яаж явдггүй тэрийг бас дуурайж нэг биелэх юм уу тий? За тэгвэл одоо байгалийн үзэгдлийг бас дуурайх. Одоо тэр салхи одоо байгалийн ямар нэгэн манан бодон ингээд илэрхийллийг гаргах, усны долгионыг илэрхийлэх юм уу тий? Одоо нэг байгалийн тийм үзэгдлүүдийг ямар нэгэн байдлаар хөдөлгөөндөө оруулж биеэрээ илэрхийлж гаргахыг дуурайх биелгээнд оролцсон юм. За тэгэнгүүтлээ бас баяр баясгалан амьдралын сайн сайхныг илэрхийлсэн завхлант биелгээ.
За энэ нь болохоор одоо 93 наадамс юм уу? Одоо нэг найран дээр орж ирээд сайхан биелээ гардаг хүрэн торгоодсон юм уу? Илхэгээр одоо яг ингээд ийм сайхан том дээл өмсчөөд эрхэндэг биелгээ хийгээ те. Өөрийгөө гайхуулаад багтам сайхан биеэрээ үлгэрцээ харуулж байгаа тэр биелгээ амьдралын баяр баясгалан байгаа ч. За тийм биелгээ biz олж байна. За мөн дуут биелгээ гэж байна. Угсаатан болгон Монгол төмний маань угсаатан болгон үндэстэн болгон өөр ингэсэн дуутай биелгээтэй дуутай бүзгтэй. Тухайлбал загсан айлд ороход тоорой цагаан гэдэг нэг гой дуулахт наан биелжээд өөрөөс ч гэсэн дуулаад биелдэг тийм өв тэгснэр асар олон байсан. Одоос байгаа. Тэдний өвөр удмууд нь ч байна. За дуут биелгээ. За мөн одоо би бас нэг гүйлгээ биелгээ гэж нэр төрөлжүүлээд байгаа юм л да. Энэ нь болохоор адуу тэмээдийн хөлийн явдлыг биелгээнд тусгаад хатраа биелгээ, зороо биелгээ, тиших биелгээ гэхээр тий. Одоо бид нар гэр дотор ийм богинохон зай багтаа газар ингээд хатраа биелгээ хийхин тулд хөлөөрөө хийгээд авахгүй тий. Зороо биелгээ давхад ингээд тишхийг харуулахын тулд бид нар тулга төрөөд гүгээд авахгүй шүү дээ. Тэгэхээр яг байр байгаа байрандаа нөгөө биелгээгээ харагдуулах, илэрхийлэхийн тулд яах нь мөр, дал, хавиргаараа биелнэ. Нэгэсэндээ хатраа биелгээ. Тэгвэл зороо морины биелгээ. Тиших биелгээ тий. Яг ингээд нөгөө тэмээ унаад явж байгаа хүний явдлыг илэрхийлж. Яг тэр нэг биеийн хилэмж гардаг шүү дээ. Одоо морь унаа явж байгаа нэг хүний биеийн тий нэг ингэж савч. Яг тэр биелгээг одоо их тэрийг харуулж байгаа. Биелгээнд дээрэл уялдаад ороод ирж байгаа байхгүй яг морин хуурын татлагтай экэл хуурийнхаа татлагтай уялдаад сингээд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхгүй түүнээс зохиогоод дураараа хийгээд байгаа биш байхгүй юу. Биелгээ гэдгсэн өөрөө яг өдөр тутам юу хийсэн өглөөнөөс ахуулаад ерөөсө харанхуй бүрийн хүртэл хоноо хотлуултлаа юу хийсэн ажил үүргээ орой унтахын өмнө одоо тайлагнаж байгаа мó та тийм нэгэсэндээ туйл ерөөл магтаалцыг үүлэмжээр ингээ үүлж байгаа үйлдэлийг л биелгээ гэдэг юм л да ерөнхий ухаан. Илэрхийлж болохгүй зүйл гэж баг байхгүй юм шүү. Тийм байна. Байхгүй. Төрөө одоо бүхий л зүйлийг одоо баг биелгээгээр илэрхийлээд үзүүлчих боломжтой байх нь шүү дээ. Тий, яг үнэ. Тэгэхээр хамгийн агуу агаач. Тийм ээ. Агуу тэгээд одоо хамгийн сүүлд нь би Монгол тамган биелгээ гэж нэг төрөл гаргаад байгаа юм. За энэ маань одоо баг Монгол хүн болгон морьтой доо. Одоо л байхгүй хаад би одоо бол морьтой хүн. Би морьтой болоод би баянд орноос тий. Тэгэхээр миний морь асал тамгатай. Тий нөхрийн маань морь тамгатай. Миний аавын морь, миний нөхрийн удам содрын морь нь тамгатай. Тэгвэл нөгөө тамгатай морьсон эзэнтэй гэсэн үг. Тэгэхээр би морио багтаж, мориороо бахархаж түүнийхээ тамгыг хөдөлгөөнд орж биелэх. Саяны Хүлэг Баатрууд дээр хийж байгаа бас гослолууд дээр бас тамганы дүрсээс гаргаж авсан хөдөлгөөнүүд нэлээд байгаа. Тэгэхээр Монгол тамган биелгээ гэсэн нэр гаргаж бас болцсон юм. Хөөш одоо тэгээд зүгээр ингээ морины тамган дээрээс тэр хөдөлгөөнийг одоо гаргаж ирж байгаа юм. Яг үнэ тийм. Адууны тамган шүү дээ. Тий. Одоо бас тэмээ бас тамгалдаг. Тэгвэл дэлхийд ерөөсөө Монгол туурхатанд л адууга тамгалдаг. Ягаад гэвэл дэндүү олон адуутай. Аавынх, ахих, авга ахих тамгаараа л ялгагдчих. Тэгээд бүгд ялгагдана. Тамгаараа ялгагдана. Тэгэхгүй тэр олон адуун сүргэн дотроос бас өөрийнхөө ялгахад тэр мянга одоо хэдэн азраг адуутай айл байлаа гэж бодоход тий. Зүсээ нас тогтоохгүй л бодоо. Тийм учраас л олон зуун мянган жилийн түүхтэй адууны гоён дээрх тамга болвол манад л байна шүү дээ. Айгу бахархсан. Гүг тэр чинь тэгээ бүжиг болгоод биелгээ болгоод байна гэхэр чинь одоо үнэхээр гайх чинь яг үндэ бол одоо бидний хувьд бол үнэхээр гайх чинь тийм байж болт юм уу гэдэг тий. Мөнгөнд цэцэг багшийн маань судалгааны одоо ажлууд дээр ч гэдэг юм уу тий бас харж байхад хадны зургаас хүртэл одоо ингээд бүжиг болгож байгаа түүний хөдөлгөөн болгож ингээд гайхалтайгаар ингээд илэрхийлж байгаа бас маш олон ажлууд байгаа харагдсан тий. Өстой тийш юу нэр хадны зур тэр бас их сонирхолтой байсан. Та тэрийг нэг гоё дэлгэрэнгүй ярьж байгаа шүү. Би ер нь 1998 оноос хадны зургийг одоо судалж сонирхож ирсэн. Яагаад тэгэхээр оюутан байхдаа хадны зургаас хэдүүлсэн нэг зохиомж хийгээд түүнийг багштай дөвнүүлээд багш маань бас нэлээ тухайн үедээ болоод анх сонсоод энэ зохиомжийн тухай ярихэд нь би хадны зургаас санаа авсан гэж ярихаасаа илүүтэйгээр хадн дээр эм хоёр хүний одоо хамттай байх
байдлаас хамтдаа байгаа байдлаас санаа аваад энэ цохимжоо хийшээ ингээд ярьсан шин буруу ярьцахгүй юу. Тэгэхээр ангийнхан маань багш маань гүч хаана явж байгаад хатан дээр үсээ хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг харцсах уу гэж хөргөрөөд исэн. Тэгээд би боддгийг би буруу ярьцлаа да гэл. Ер нь яг тэр 1995 он байсан. Тэгээд түүнийг багш маань одоо энэ хадны зураг үргэлжлүүлээ. Энэ шиг сонирхолтой судалгаа байна. Хадны зургаас одоо санаа авч одоо хөдөлгөөний гаргалгаа хий гэсний үндсэн дээр 1998 оноос хадны зургийг судлаад 2008 онд хадны зураг дахь бүсэг дүрсэлгээ сэдвээр магистрийн зэрэгийг хамгаалсан юм байна. Тэгээд дараа нь докторантурт ороод нөгөө хатан дээр байгаа дүрсүүд маань зарим нэг дүрсүүд маань тухайн нутгийнхаа айлын адууны гуйн дээр байгааг анзаарсан. За. Аюу сонин тий. Тэгээд тамга болгож ашиглаж байна тийм ээ. Тэгэхээр тухайн нутгийн хад агуу дотор байгаа ханд байгаа дүрслэлүүд адууны гуйн дээр ирсэн байгаа хоорондоо холбоотой байгаад нэг сонирхож судалж эхэлсэн. Тэгээд ер нь бол 2010 оноос эхлэн одоо адууны тамгыг бүр нарийн судалж эхэлсэн. Тэгээд ерөөсө хадны зураг адууны тамгатаа ингээд уйлдсан бүтээлүүдийг биелгийнхаа суур дээр холбоод ингээд Монгол бүзэг Монгол биелгийг гаргахад манай эртний бүзгүүдтэй нэлийн төстэй юмуд гарч болох юм байна гэдгийг эрдэмтэн докторууд хэлэхэрсэн улам их уран зориг орж бүтээлүүдийг хийдэг. За та сайхан айраг уугаар айраг уудаг үстэй. Манай айраг бол болгоны сайхан сумын бас сайхан шинэ айраг байгаа. Тэгээд бас нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа. Сайхан айраг байна. Таны хувьд ч одоо яг энэ судалгааг те ер нь баг насаараа шахуу судалж ингэж хийсэн гэж бас ойлгоод байгаа шүү дээ ер нь. Тэгэхээр чин тэр хэрээрээ одоо жишээ нь зөвхөн хадны зураг дээр гэж бодоход л тэр хэрээрээ тэр хадны зургийг бас судлах болж таарч байгаа. Тэгнь. Тэ. Тэгнь. Ямар хадны зураг байна? Ингээд хадныхаа тухай ярина. Усаамгийн зүүн хараа яваад ирсэн. Тэгин тэн дээр тийм зураг байна. Эндээ хэнгэр барьсан юм шиг, эндээ ингэсэн барьсан юм шиг, бөө мөргөлтэй холбоотой юм шиг ийм зураг байна, тийм зураг байна гэдээ найзуудтай ярина. Яа ядаргаатын дандаа л хадны зураг ярих. Чамаг ерөөсө хадны мангаа гэж хүүхдээ ер нь унтахтаа айлгаж байна гэд нүүхэн санаа зовсон ер нь гээд бараг сүлдээ ярихаан болоо л те. Айгу инээдтэй юмнууд их болж ирсэн. Тэгээ харин хожим ерөөсө одоо ингээ эргээ харахад хадны зургаас сэтвэлсэн, адууны таманаас сэтвэлсэн уран бүтээлүүд ингээ савнараас маань айгүйх гарч байгаа болохоор энэ нь л бидний хийх ёстой ажил байсан байна. Энэ л миний гаргах ёстой ажил байсан байна гэж боддог. Олон улсад бол та шавнараа аваад маш олон удаа явж исэн. Ер нь яг олон улсын хувьд одоо манай бие биелгээг ер нь хэр хүлээж авдаг, ер нь хэр хүндэтгэлтэй ханддаг бол ер нь манай бие биелгээд бас нэлээд юу гэж боддөг шүү дээ бас нэлээд одоо бүжгийн бас өвөрмөц онцлогтой арай өөр байдаг л гэж бодоод байна. Орны бүжгүүдийг харахад одоо өөр орны хүмүүс манай бүжгийг хараад те их өөр онцлогтой л харагддаг байх та тий. Айгүй өөр. Тухайлах юм бол Австрт одоо 2000 оны эхээр нэг модерн курсд явлаа л да. Одоо Монголд яг цэвэр контемпорари модерны тийм урсгалууд өнгөс орж ирж байсан үе Монголд. Тэгээд Австри Виана хотын музеум квартирт одоо олон улсын модерны сургалтанд ингээд сууж байгаад тэнд орсон бүх багш дэглээс нар ингээд өөр өөртөө орны сургалтуудыг мастер классыг өгөх болохгүй. Тэгээд би за одоо манайхыг одоо юу гэдэг бол одоо гологддог болоо тий. Одоо ингээд биелгийн хал дасгалуудыг одоо хийлгэндээ ухааны бодоод л нөгөөхөө хийлгэлээ. Тэсөөр нь ороод одоо нөгөө хүмүүсийн биедэн тохирохгүй одоо яанда ухааны бодсон чинь надаас юу асуусан гээ? Тэр сургалтанд байгаа олон улсын бүжиг дэглээс нар та энэ модерны дасгалыг хаана сурцсан юм бэ? Хай юу модерны дасгал те? Эсвэл манай бие биелгээ одоо дасгал одоо нанжид огсаасаа сурцсан лаа шүрэн санзаа шүрэн одоо энэ Монголын агуу том бүжиг дэглээс нараасаа сурцсан миний л нөгөө нэг хөдөлгөөнүүд сургуультаа сурцсан нөгөө л дасгалууд байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө бие биелгээний үндэс суурьд байгаа шүү. Тэгэхэд тэдэнд модерн юмсэг санагдчихсан байгаа байхгүй юу? Гадны хүний нүдээр манай биелгээ тис өөр харагддаг. Яагаад гэвэл нэг биелэг хийхин тулд зөвхөн мөр хөдлөн гэхээсээ илүүтэйгээр мөрийг дагаад дал тайр оролдоод үзэх үү. Тэгээл та. Одоо шивсэлгүй хөө. Айгуу тайртай. Мөрөөс холбоод хийдэ. Зүгээр ингийн. Одоо наад тэр далаа мэдрээд далаа бас ингээ хөдлөгдөө. За одоо тэгвэл дахиад наад тэр хавиргаа нэг. Тангил мөнс яг мө.
Манай танхилч авьяастай. Тий. Бүжиг авьяастай. Тий. Намаа гэдэг. Би ч одоо таг мод. Бүсгэлдэг биелзийг нь бас өмнө тийм байгаа. Аа. Тэгэхээр Монгол биелгээ өөрөө санаасаа ялангуяа сээсийн биеийн хөдөлгөөн их орсон. Тэгээд морины нуруунд дээр имэйл дээр яваа Монгол хүний бие ингээ байдгаар нь сангалцсан бол морьс гсэн мэдэрдэг учраас явахгүй шүү дээ. Тэгэхээр биеийн сул тавиад морьтойгоо яг нэг орон зайд нэг мэдрэмжинд орсон цагт морь явна. Тэгэхээр биеэ сул тавиад явж байгаа хүн яг морины хөлийг дагаж бие нь хөдөлгөө байгаа байхгүй юу? Тэр л нандин хамгийн сайхан одоо юу гэх вэ? Тунгалаг юм да тий. Ямар нэгэн өөр юм холилтоогүй яг л Монгол хүн хоёрын хоорондын мэдрэмж болж та айгу агуу байгаа юм л та. Ер нь тийм тий. Морьч бас нэрийн эзнийг мэдэрдэг гэдэг шүү тий. Тэр айцэгч хүртэл шууд мэдэрчдэг юм шүү. Би нөгөөдөө юу яахгүй нэлээд өндөр морин дээр айгу догшин морин дээр мордлоо Төв аймгийн бүрэн суманд. Тэгээд айгу өндөр болохоос ингээд бас айгаал тий. Явдгүй нөгөөхс нь. Тэгшээс нь нөгөө айлын хүн унаад юу болоог өмсгөө эзнээ таньж ин л да. Гэхдээ та өөрөө айгаад байгаа учраас над мөц явахгүй байгаа. Тэгэхэд би ойлгосон байхгүй юу? Тийм байна тий. Айсанс айгаагүй өмсөг худлаа ингэхээр бас явна. Тэгэхээр бас яг мэдэрхэл хэрэгтэй юм байна гэдгийг л мэдэрсэн дээ. Одоо ингээд багшийн яриан сонсож байхад Монгол бүжгийн одоо бүх хөдөлгөөн бүх төрлүүд нь ахуй амьдралаас гаралтай. За тэгээд бас маш их судалгааны дүнд те одоо энэ хадны зургийн одоо зургаас үүдэлтэй биелгээ морины тамганаас үүдэлтэй биелгээ гээд энийг бас тэр бүрчлээ одоо бүжиг үзээд л сайхан бүжиг байна да гэж хардаг болохоос биш яг энэ гэж харж чаддаггүй болоо бас мэддэг басны дараа өөрөөр харах болоо те одоо бүжигчин хүүхдүүд суралцж байгаа одоо бас ингэ суралцж байгаа хүүхдүүд бас одоо маш өөр төрлөөр ингэж сонирхож те шинээр сэтж байгаа нь бол их сайхан санагдаж байна. Тухайлх юм бол хөдөлгөөн болгон утгатай. Хөдөлгөөн болгон ямар нэгэн үйлдэлийг илэрхийлж байгаа өөр нэгэн өгүүлэмжтэй. Тэгэхээр зүгээр нэг одоо 1 2 3 4 гэл нэг хийх нэг өөр. Яг хийж байгаа хүн маань өөрөө хийлгэж байгаа хүн маань бас өөрийнхоороо бодож тэр дотроос одоо ухааныг нь олж авах хэрэгтэй байхгүй юу? Түүнээс зүгээр нэг ингээ одоо 4 биелгээ гэдэгс хамгийн амархан нэг нийтлэг хөдөлгөөнтэй байлаа гэж бодсон шүү дээ. Тэгэхээр солбоо мөрөн дээр гарыг зөрүүлээд хийхэд энэний утга санаа нь хаана байгаа юм. Энэ ямар учиртай яагаад нудрагыг барьж байгаа яагаад барихгүй байгаа ямар учраас гар нь алга нээгдэж байгаа юм. Нээгдэхгүй байгаа юм атгсан байгаа бүгд өөр ингэсэн өгүүлэмжтэй. Тийм учраас утга санааг нь хөдөлгөөнийхөө утга санааг асуугаагүй лавлаагүй тодруулаагүй мэдрээгүй хөдөлгөөн хийх нэг өөр энэ тийм учиртай юм байна ойлгосон хүн хийх нэг өөр харагддаг. Одоо яг энэ орчин үеийн бүжигнүүд гэж ярьдаг те. За орчин үеийг болгодог гэж ярьдаг ч юм уу. Та ер нь тэрийг яаж хүлээж авдаг вэ? Яг язгуураараа яг одоо биелгээ яг энэ одоо язгуур энэ зүйлээрээ л байх хэрэгтэй гэж боддгоо. Эсвэл яг тухайн язгуур зүйлийг нь алдагдуулахгүйгээр ингэж орчин үеийг болгохыг бас хүлээн зөвшөөрдөг болоо. Яадаг бол амар хүнд асуулт асууж байгаа байхгүй юу? Ер нь бол хоёр талтай л да. Ер нь бол хоёр талтай яагаад тэгэхээр бид нар 2009 онд бие биелгээгээ яралтай хамгаалах загсаалтад бүртгүүллээ шүү дээ тийм ээ. Гэхдээ энэ маань хүн бүртгүүлсэн байгаа. Энийг одоо хамгаалж явах нь бидний үүрэг. Тийм учраас угсаатан бүр өөрийнхөө яг суурлаг үндэсэн намтай хувцаа өмсөд яг өөрийнхөө аялгуут татлаган дээр яг өөрийнхөө намбар биелэх ёстой. Энэ ноён нурууг нь алдагдуулахгүйгээр одоо үеийн одоо энэ дэлхийн даяарчлал болоод байгаа Солонгосын хип-хоп, Америкийн, Германы, Хятадын одоо манай Монголын нийгэмд төрөн орж ирж байгаа энэ манеруудыг оруулахдаа маш болгоомжтой оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл саяны миний яриад байгаа энэ яг язгуур биелгээг өнөө цагийнхаа одоо хип-хоп гэхүү одоо нэг удамжны бүжгийн төрлүүдтэй холбохдоо нас ухаалаг холбохгүй бол залуус минь дараагийн дүүнер маань яг энэ нь язгуур юм байна гэд буруу ойлгоод авах. Яг зөв. Муу тал байгаа. Тийш үү те. Тий. Энэ чинь нэг давуу тал нь болохоор хөгжил яригдана. Сул тал нь болохоор энэ ямар нэгэн түүхийг ойлголтын зөрүүрийг үүсчих гэх те.
түүхийн төөрөгдүүлж болохгүй, уламжлалыг нь алдагдуулж болохгүй. Тэгвэл бидэнд ямар боломж байна гэвэл тус нь хөгжүүлэх боломж байна. Яг язгуур орно тийм ээ. Мөн одоо тайзны уран сайхны аргаар мөн одоо бүр нэлээд орчин цагийн гэдэг талаас нь одоо хөгжүүлэх тийм 3 урсгалаар хөгжүүлэх тийм боломжтой. 3 урсгалаар нь хөгжүүлэх тийм боломжийг нь гаргаж өгөх тийм сургалтын дасгалжуулагч нар байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг дасгалжуулагч гурван ингээл бариад хойлоод ингээ хутгаад ах юм бол бид нар нөгөө нэг юу гэлээ бурайд дээл өмсөхөд 4 биелгээ хийгээд унвал яах вэ? Казак айгуу гой казак хувцас өмсчихэд уяхан зам тв нарангад дуулаад ивэл яах вэ те? Бас тохирох уугүй юу? Мянгад айгуу сайхан хатны хувцас өмсчихэд баяд биелгээ эрхэнд хийгээд ивэл нөгөө 2 угсаатны хөмсүүдээс хараад аль нь дотроо харамсах байхгүй юу? Маш их харамслыг төрүүлнэ. Тухайлах юм бол далийн ингэртэй дээл өмсөхөд те? Баяд биелгээ хийгээд ивэл яах вэ? Хотон биелгээ хийгээд ивэл яах вэ? Босоо захтай дээл өмсөхөд одоо яг хүннүүсүүдийн үеийн одоо дуурлаг настай холбоотой юм уу? Хүннүүсүүдийн олдвораас олдсон үеийн дэвших тойрон бүзийг хийгээд ивэл бас л зохон тохирохгүй талтай. Тийм учраас бид хувцсан дээрээ, өнгөн дээрээ, намбан дээрээ, татлаг аялгаунд дээрээ одоо тэр юу лээ хөгжмийн зэмсэг дээрээ бас анхаарцах хэрэгтэй. Тухайлх юм бол бид нар төгөлдөр гурийн аялгаунд дээр торгууд биелгээ хийгээд ивэл ховдын болгонд төгөлдөр хуурна, соёлын төв болгонд нь айл болгонд нь тавь зөх юм бол одоо болцсон тийм ээ. Гэх жишээ нь. За миний бодол мэдээж одоо төгөлдөр хуурсан танхимын академик сургалт гэдэг утгаараа бол байлгүй яах вэ? Тэрэн дээр чинь одоо юун дээр товсуур, шудраг, самц хөгжмөндөр тоглогддог торгуудын биелгээг төгөлдөр хууран дээр танхимын академик сургалтын дээр бол хийх ёстой. Энэ болно. Гэхдээ натур нэмсүү, язгуур нэмсүү харин академик сургалтын нэмсүү гэдэг ялгаа зааг хэлээд тайлбарлаад өгөх хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ тий. Бид бүгдийн яг ярилцлагын өмнө үзүүлсэн Хүлэгбаатар бүжиг. Тий. За энэ талаар бас жоохон ярмаар санагдлаа. Яг хизээ тэглэгдсэн бүжигөө ер нь яг энэ бүжгийн талаар та нэг яриач. Танхилд ямар санагдав сая нэг Хүлэгбаатарууд? Надад их гоё санагдсан. Дээрээс нь нэмээд хэлэхэд энэхүү бүжиг манаас шинээр төрөөд тэгээ манай өнөөдөр нэвтрүүлгийг маань үзэж байгаа үзэгчид хамгийн анхны үзэгчд нь болж байгаа гэдгээр маш гоё одоо санагдаж байгаа л да. Тэгээд үзэхэд бол одоо мэдээж сэтгэл огшсон, ер нь тийм огшоох гэдэг юм уу те. Тийм мэдрэмжийг их төрүүлж ирсэн. Баярлалаа. Этник зоригоогийн зохиосон Хүлэгбаатарууд гэдэг нэртэй бүтээл дээр бид нар энэ бүжгийн бүтээлийг хийсэн байгаа. Хамгийн гол нь Хүлэгбаатарууд гэж хэнийг хэлээд байгаа юм бэ? Тэ? Тэгсэн юм байна. Морины нуруун дээрээс тулаанд орох одоо садвартай, самбаалаг, эрлэхэг, цэрэг хүнийг Хүлэгбаатар гэдэг юм байна. Мөн хаанда одоо ахал заваа хүндээ үнэнс нутаг усныхаа төлөө үнэнс зүтгэж яваа хүнийг Хүлэгбаатар гэдэг юм байна. Гэхдээ Моринсбаатар нөгөө цэрэг маань өөрөө бас баатар байх хэрэгтэй. Яг тэгэл одоо Бамбаатаа явж гин үү, Хотгос Сэлэмтэй явж гин үү те? Одоо юутаа явж гин. Дайтах гад явж байхад баруун талын дайсны сэргэлүү дайтахад нөгөө морь маань зүүн тилсээс юм уу те? Золоогоо авах юм бол тэр хоёр мэдрэмж нь би энийг ойлгоогүй байгаа. Тэгвэл одоо осолд орох бүрэн боломжтой. Тийм учраас одоо нөгөө морьтойгоо маш сайн хоёр биений мэдэрсэн уран золоодлого хийх боломжтой. Айгүй хурдан дайсныг одоо тэгээс дайтахад бэлэн болцсон байх жишээний тий. Тэгвэл тэр морины нуруунд дээрээс одоо тулаанд орж чадахгүй хүн бол явган сэрэг байх нь шүү. Тэгхэн тий. Эсвэл нэг одоо хэвдүүлсэн юм уу, босоос юм одоо нэг холбоо дамжуулах юм өөр баатар байх нь шүү. Тэгвэл Хүлэгбаатарын хамгийн гол хүн бол ерөөсөө их нутгийнхаа төлөө тэгээд бас морио хайрлцсан мөн одоо яг сэрэг хөндлөх, хорон хөндлөх нь одоогийнхаар ярих юм бол тийм хүнийг л Хүлэгбаатар гэж нэрлэдэг юм байна гэдгийг л ойлгоод байгаа шүү дээ.
Маш гайхалтай бүжгээ бидний студид бас үзүүлсэн та бүхэндээ, толилуулсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүжигчдтэй юун төрөнд бас маш их баярлалаа гэдгээ дахин хэлмээр санагдаж байна. Тэгэлгүй авах тэгээд бидний ярилцсан хугацаа өндөрлөг төгсөж байна багшаа. Тэгээд таныг хараад байсан чинь бас яг нэг ингээ ярихдаа нэг биеийн хилэмж нь ингээд бүжиглээд байгаа юм шиг. Тэгээд гэртээ бас ингээд өхөлөөд ч. гэртээ нэг ингээ юм хийхдээ бас нэг ингээ бүжиглээд байдаг болоо гэж зүгээр надад төсөөлөгдлөө. Янга юм ярихаараа ингээ бүжиглээд байдаг учраас. Манай салбарынхаас айгу хурдтай хүмүүс байдаг. Айгу хордоо хөдлөн. Коридороор явахдаа хүртэл айгу хордоо. Үгүй дөрөв тэнд байсан биз дээ. Хэдэд энд ирсэн ингээд бидний дандаа тэгнэ. Өстой тийм баг тий. Тэгээ маш их баярлалаа урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэнд. Тэгээд сар шиндээ бас та сайхан шинлээрэ гэж бас хэлмээр. Тэгээд нэвтрүүлгийн бас хамтарч ажилладаг байгууллагуудын бас нэг гарын бэлгийг зочиндоо бас гардуулах гэсэн. Энэ бол одоо Говидара гэдэг манай үндэсний брэнд байгаа. За энд дотор маань юу байдаг вэ гэхээр би танд одоо харуулъя. Ингээд цацдаг одоо арц. Ганг ингээд дотроо цацдаг. Одоо та ингээд машиндаа ч юм уу одоо хаан чинь те өрөө цэцлгаантаа ч байдаг юм ажил дээр ингээд сайхан арцны үнэр үнэртмээр ах юм бол өрөөндөө цацч болох нь байна. Ариутгах чаргал хэрэгэлтэй. Ганганы үнэр бас байгаа. Тэгээд олон төрөл байгаа. Говидара гэж компани байгаамаа. Тэгээд Говидара студийг зориулсан. Ямар гоё нэртэй тий. Тийм, говийн дарих гэдэг утгатай нэр гэсэн шүү. Тийм. Тэгээд сар шинийн баяр болж байгаа учраас бас нэвтрүүлгийн маань төгсгөл та өөрийнхөө сайхан мэд төвшүүлээч тий хамгийн сайхан дотны хайртай хүмүүстэй аландаа бол хамт олондоо тий сайхан мэдчилгээ төвшүүлээч гэж хүсэж байна. За баярлалаа. Ер нь бидний бүгдээр хэлэх дуртай нэг үг байдаг. Тэр үгийг л хэлье тий. Хотол олноороо ахан дүүсээрээ илгээрээ ин хамгаалan төрлөөрөө төвсөн амгалан сар сэндээ сайхан шинжилгээгээрээ гэж Баярлалаа. биелгээгээ битээ мартаараа айл олсон болгондоо биелээд яваарай. Маш их баярлалаа танд. Баярлалаа зөвчтээ өнөөдрийн зочноор шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын соён бичвуулгын бүжгийн багш, соёл урлагийн их сургуулийн ахлах багш, урлаг судлалын ухааны доктор Мөнгөн Цэцэг оролцлоо. За баярын хөтөлбөртэй хамт байсан үзэгчдэд маш их баярлалаа. Баярын хөтөлбөр маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд Улаанбаатар чуулгын гослол дуучин Жаргалмаагийн уран бүтээл хүргэе тийм ээ. Их нутгийн уян хэмээх гайхалтай дуу та бүхэнд мэдчилгээ дэвшүүлэх гэж байна. Хөтөлбөртэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Маргааш энэ цагта эргэн уулзтлаа. Баяртай үзэгчдээ. Та бүхэн маань сар шиндээ сайхан шинлээрэй.